Монгол улсад хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн менежментийн зөвлөх бүгд найрамдах энэтхэг улсын төрийн өмчит Engineers India Limited компани нь 61 жилийн түүхтэй 50 гаруй оронд хүнд аж үйлдвэрийн тэр дундаа нефт химийн салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн энэтхэгт төдийгүй дэлхийн газрын тос байгалийн салбарт нэр хүндтэй ариун туршлагатай компани юм. Тус компани энэтхэг улсын 23 газрын тос боловсруулах үйлдвэрээс 20 үйлдвэрийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлснээс гадна хамгийн сүүлд Нигер улсад дэлхийд хамгийн томд тооцогдох газрын тос боловсруулах цоо шинэ үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулаад байна. Төслийн 2-3 дугаар багц ажлыг хүнд болон боловсруулах аж үйлдвэр дэд үтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэгч дэлхийн хэд хэдэн оронд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлдэг бүгд найрамдах энэтхэг улсын Meka Engineering and Infrastructures Limited компани гүйцэтгэж байна. Мөн 4-р багц ажил болох үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийн байгууламжуудын барилга ухсралтай ажлыг тус компани хариуцсан гүйцэтгэхээр гэрээнд гарын үсэг зураад байна. Эдгээр гүн боловсруулалтын байгууламжуудын технологийн лиценз эзэмшигчид нь дэлхийн нефт химийн салбарт тэргүүлэгч концернууд болох Америк нэгдсэн улсын Honeywell UOP, Францын Axens, Голландын Shell, Италийн Kinetix Technology компаниуд юм а.